манай хүндэт зочид Face of Beauty International 2016 олон улсын миссийн тэмцээнийг Монгол улсад зохион байгуулахаар олсныг зарлах албан ёсны хэвлэлийн багваралд оролцож, Монгол улсын төрийн ордонд орж, Шадар сайд Оюнбаатартай уулзалт хийн, тус тэмцээнийг төр засгаас дэмжиж хамтран ажиллах тухай санал солилцсон билээ. Түүнчлэн дэлхийд танигдсан Монгол брэнд гой хувьцат компани үйлдвэрийн байраар зочилж, шин загваруудтай танилцсан гээд олон чухал үйл ажиллагаануудад оролцсныг сурвалжлан хүргэсэн. Манай оронд 7 хоногийн хугацаатай ирсэн Face of Beauty International Miss-ийн тэмцээний төлөөлөгчид өнөөдөр анх удаа нийслэл хотоос гарч аялын ивент тэгчээр ажиллаж байгаа Genco Tour Bureau компани хамт олонний дэлгэсэн хөтөлбөрт хамрагдах гэж байна. Монгол улсыг уудамтал нутаг, үзэсгэлэнт байглаараа дэлхийд алдартай цахим хуудаснаас олонтаа уншиж бас харсан учраас тэр бүхнийг нүдээр үзэх гэж байгаадаа сэтгэл тогтлон байгаагаа илэрхийлж байлаа. Аялын өнөөдрийн хөтөлбөрт эзэнт гүрний нүүдэлчдийн ахуй амьдралыг харуулсан 13 дугаар зуун цогцлбор болон хамгийн өндөр морд хөшөө гэдгээр нь Гиннесийн номонд бүртгэгдсэн Чингисийн морд хөшөө багцсан юм. Нэг өдөрт 4 улирлыг зэрэг үзүүлдэг хаврын өдөр, тэнгэрээс газар тух гэж яарсан цасан ширхгүү дунд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах 13 дугаар зуун цогцлбор руу эртлэн босч яран хөдлөлөө. Уур амьсгалын таатай нөхцөлд далайн иргдээр биеэ шаран хэвддэг зочдод маань Монголын цаг агаар их л хүйтэн санагдсан байх. Өмнөд Новхон далайд орших 169 арлаас бүрдэх Тонга буюу Тонгагийн Вант улс нь хойноос өмнө зүгт 800 км сунан тогтсон байдаг. Төрөнд дурсан 169 арлын 36-ад нь л хүн оршин суудаг бөгөөд нэг арал нь Тонга улс юм. Мөн Номхон далайн арлын орнуудаас хаант засагтай цорын ганц орон болох Тонга нь бүс нутагтай албан ёсоор колоничлогдож байгаагүй цорын ганц улс юм. Тонгагийн уугуул иргэдийн найрсаг зан чанар, нөхөрсөг харилцааг арлын охин Даймондоос харж болно. Гэхдээ гоо бүсгүй маань Монгол орны цаг агаарыг ийм хүйтэн байна гэж төсөөлөжгүй бололтой. Дулаан хувцас бараг авчраагүйгээс болоод тунч нэмгэн хувцастаа аялалтаа гарч Даймонд гадаа хүүтнийг үл ажран хээр талд унах цасан ширхгүүдийг ажиглан жаргалтай байх шиг санагдлаа. Тэнгэр заяад хөх толбот монголчууд 13 дугаар зууны үед хэрхэн амьдарч байсныг үзэхээр сэтгэл догтлон байсан мисүүд улаач өртөө харуулын отгийг дайран өнгөрөөд малчны отогт буудлаа. Морь мал харангаа Монгол гэрийн дотоод засал хийцгий маягтай танилцаад дэлхий дээр өөр хаач байхгүй гэрийн зунхал болгосон амттай хоолыг зоглолоо. Гэрэл цахилгаан байхгүй учраас харуу бүрэгээс уртж хааны өргөө, номын өргөө болон урчуудын бөөгийн отгийг үзэж сонирхохыг гэрийн эзэд санал болгосон юм а. Дахин давтагдшгүй өвөрмөц зохион байгуулалттай эзэнт гүрний үеийг санагдуулам тус тогтолбороор аялж үндэсний соёлтой танилцсан нүд баясгаж сэтгэлээ сэргээсэн гоо бүсгүйчүүдийн сэтгэгдэл ямар байгаа бол
Энэ газраар аялах үнэхээр сонирхолтой байлаа. Монголын өв боломжлыг харах, сурахад үнэхээр төхөмтэй байгаа учраас маш их баяртай байна. Энэ газар дахиж аялахыг хүсэж байна. Хэрвээ би 13 дугаар зуунд амьдарч байсан бол амьд байхын төлөө тэнцвэсэн баха. 13 дугаар зуун бидний харж байгаа шиг цорын ганц газар юм байна. Монголчууд өргөн соёл түүхтэй арт түмэн учраас энэ газар зочилсон нь үнэхээр завшаантай хэрэг байлаа. Хүйтэн байгаа хэдий ч сайхан байгаа болохоор аяллыг зогсоохыг хүсгүй цааш үргэлжлүүлмээр байна. Хэрвээ би энэ үед амьдарч байсан бол эхний 2-7 хоногт хэцүү байх байсан ч сүүлдээ дасаад үнэхээр дуртай байх болно. Урчуудын хотогт зочилсон мисүүдэд арвай буудаг боловсруулах арга нэлээд хэцүү байсан бололтой. Тэд энэ үед амьдарч байсан бол яах вэсэн бэ гэсэн асуултанд амьд үлдэхийн төлөө тэнцэн гэж хариулж байсан юм. Хоорондоо хол зөрүүтэй 200-ыг харьцуулах яригтай л да. Гэхдээ альваг эргээр хүлээн авдаг Тонга улсын модель Miss Diamond Lange-гийн хувьд тухайн үед амьдарч байсан бол шаггүй сайн дуучин байхыг ч үүсэхгүй. Харин тэрээр өнөө цагт загвар өмсгийн хажуугаар урлагийн ертөнцөд ч хүчээ сорж хэд хэдэн уран бүтээл гаргаад амжсан байна. Ингээд Австралийн дуучин Beat хамтран дуулсан Secret дууны хэсгээс сонирхолъё. Монголын бахархал түүх ёс заншлыг түгээгч Женко Турбюро.
Онгон дагшин байгаль нүүдэлчдийн ахуй амьдрал, эртний түүх, өв соёлтой танилцсан зочид маань жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг цанжин болдог толгойд баригдсан 40 м өндөр Чингисийн морд хөшөөн дээр ирлээ. Генисийн дэлхийн амжилтанд хамгийн том мордны хөшөө ангилалд 7 дугаар байранд бүртгэгдсэн тус хөшөөний талаар Чингис хаан буюу бүх дэлхийн жолоодогч Монгол овог аймагуудыг удирдан альч цагийн түүхэнд хүмүүсийн эзэгнэж байснаас 2 дахин их газар нутгийг байлан дагуулсан билээ. Түүний бүх дүрийг нас орсноос нь хойш бүтээжээ хэмээн тодорхойлон бичсэн байдаг. Дэлхийн рекордыг эвдсэн энэхүү сүрлэг бүтээн байгуулалтын доторх үйлчилгээнд ч зочид маань сэтгэл хангалуун байсан юм. Бид 9-р сард Монгол улсад ирэх 60 орны гоо бүсгүйчүүдээ энэ цогцлбороор аялуулж, улс орныхоо түүх соёлоо таниулахаар болсныг дуулгахад баяртай байна. Ингээд бүтэн нэг өдрийг 13 дугаар зуунд өнгөрөөн их эзэн Чингис хааны бүрэг дээр мэдчлэх зочдын сэтгэлийг хамтдаа хуваалцъя. За тэгэхээр нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Женко Тури за Чингисийн морд хөшөөн дээр бид ирсэн байна. Тэгэхээр морд хөшөө маань маш их таалагдсан. Тэгэхээр ер нь энэ өдрүүдэд мэдээж мисүүд болон гадны зочид маань Монголын маш олон аяллаас олон зүйл таалагдсан болоо гэж бодож байна. Тэгэхээр тэдэнд мэдээж бэлтгэл одоо муу байсан. За тэгээд таалагдсан гэдэг олон л зүйл байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр бүгдээ хамтдаа яг энэ аяллаас юу тэдэнд таалагдсан бэ гэдэг талаар сонирхоо гэж бодож байна. What do you like most in Mongolian travel? Хэрвээ надад таалагдсан нэг зүйлийг сонгох юм бол Монголын түүх соёлыг сонгоно. Учир нь манай соёлоос их өөр учир маш их таалагдж байна. Тиймээс соёлтой танилцах боломж учраас энэ аялал надад үнэхээр их таалагдлаа. Гайхалтай байлаа. Надад Монголоос таалагдсан зүйлийг сонгох гэх юм бол энэ улсын бүх соёлыг сонгох байсан. Монголын соёл давтагдашгүй. Ялангуяа энд ирээд хөдөөний амьдрал их тайван, би хинбэ гэдгээ танихад боломжтой гэдгээрээ бусад газраас маш өөр юм а. Энд байгаадаа баяртай байна. Надад сайхан үзэсгэлэнтэй байгаль нь байнга сэтгэл дотор маань дурсагдах болно. Бусад соёлоос их өөр учраас энд өөрийн биеэрээ зочилсондоо маш их таатай байна. Үнэхээр сонирхолтой байлаа. Би хэзээ ч Монголыг мартахааргүй боллоо. Цаг хугацаа болон түүхийг харуулж өнгөрсөнөөр зочилсондоо үнэхээр гайхалтай давтагдчихгүй боллоо. Би бусдад сонирхуулах олон сайхан түүхтэй боллоо. Баярлалаа. Эзэнт гүрний цогцлбороор аялсан зочдод Монгол үндэсний дээл хувцас таалагджээ. Чингис хаан нисэх онгоцны буудалд буухад үндэсний хувцастай октод алт цэнхэр хадгаа дэлгэн ухтаж авахаас эхлээд л монголчуудын хувцлах соёл анхаарлыг нь татаж эхэлснийг онцолж байлаа. Женко Тур бюрогийн гаргасан аялын хөтөлбөрт Монгол үндэсний дээл хувцас өмсөж зураг татуулах хэсэг багцны ачаар гоо бүсгүйчүүд болон хатагтай Мила Мануэль, Пави Вентура нар Монгол хатны ихэмсэг бөгөөд Ингвидорт хувирлаа. Аялын хамгийн дурсамжтай, адал явдалтай өдөр инхүү жаргаж байна. Туушин зочид буудлын цонхоор их хотын шөнийн өнгө төрхийг толдож байсан зочид маань өнөөдөр Монгол гэрт хонож тэнгэрт гялалзах төг түмэн оддыг ажиглан тавтай амарцгаалаа.